Хамтын хүч амжилт дураатайгаар Риогийн Олимп руу тэмүүлж буй жудо бүхэн үндэсний шигшээ багийн 2 тамирчин төрийн хайр инэрлийг хүртлээ. Сүүлийн жилүүдэд энэ спортоор амжилттай хичээллэж улсынхаа нэрийг дэлхийд хамгаалж буй тамирчид шагнаглаа гэж үнэлж байла. Гавьяа тамирчнаар Цэдү Сэрүүнгийн Мөнх-Зя, Дорж Сүрэнгийн Сумьянаар болсон юм а. Мөн чөлөө төрхийн үндэсний шигшээ багийн тамирчин Эрдэнэ хотын Бэхбаяр, Пүрвжавын Өнөр хот гавьяа тамирчин цол тэмдгээр шагнаглаа. 75 оны 11 сард би тайзан дээр одоо анх гарсан. Энэ чинь 40 дахь жил нь. 40 шинэ жилийг би одоо өдөж, ухтаж яваа. Эндээ бас их баяртай байна. Тэгээд яг 40 дахь жилийнхээ энэ ойн дээр бас ингээд төрийнхөө сайхан хийх хүртэж байгаа баяртай байна. За яг өнөөдөр би үндэсний дуу үзгийн эрдэмтний чуулгад ороод яг 30 жил болж байна. Энэ жил үндэсний дуу үзгийн эрдэмтний чуулганд 65 жилийн саяхан хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн. Ингээд өнөөдөр Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн гэдэг эрхэм цолыг одоо төрийнхөө тэргүүнээс авсандаа их баяртай байна. Мал дагсны ач баян сайхан Монгол орныхаа одоо малчин болж төрсөндөө одоо их баярлж байна. Тэгээд энэ төрийн өндөр гавьяа шагнал авч энэ цайхан өдөр та бүхэнтэй бас сэтгэлдээ олцоод баярлж байна. Монгол орныхоо бүтээн байгуулалтанд багц гисэн хувь нэмэр оруулсан гэж үнэлж төрийн өндөр цол хэрэгэм өгсөн явдалд талархаж байна. Ард түмний хайр инэрлийг татаж дэлхийд гайхагдах Монгол авиаснуудыг бэлтгэх нөр их ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй олон нийтийн таашаалыг хүртээд байгаа ихшгэлэн чимээ хамтлагийн хөгжмийн багш гавьяат болсон юм а. Мөн гавьяат эдийн засагчаар их хурлын гишүүн Бакэ шагнагдсан. Тэрээр 24 жилийн эрдмийн зэрэг хамгаалах бүтээл төөрөл бүтээхэд зориулжээ. Зөвхөн миний одоо гавьяа биш. Миний ард түмний гавьяа гэж би бодож байгаа. Ягаад гэвэл миний өдий зэрэгтэй явж байгаа минь Төрсөн нутаг Баян-Улгийн аймгийн нийт ард түмний гавьяа. Тэдл одоо намайг өдий зэрэгтэй хүргэсэн гэж би одоо энэ баярт мөчийгээ бол Монголын нийт ард түмэндээ түүний дотор Баян-Улгийчүүдтэйгээ одоо хуваалцахад их таатай байна. Монгол улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон 104 жилийн ог тохиолдуулан аж үйлдвэр, эрчим хүч, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, төрийн болон төрийн бүс байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн дараа ерөнхийлөгч шагнагдагчдад хандан үг хэлсэн юм а. Амжилт ололт хичээл зүтгэлээрээ улс орондоо ихийг бүтээсэн иргэддээ төрийн дээд цол одон медаль гардууллаа. Монголын төр мянган шав төрүүлсэн эрдмийн уурхаан эзэн багш, эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд инженер, нисгэх, зохиолч, хөгжимчин, цэргийн албаагч, зурагчин, малчин гээд олон хүнд эх орныхоо 408 зөвхөст ажиллаж хөдөлмөрлж байгаа мянган иргэдийнхээ хичээл зүтгэлийг энэ цаг мөчид үнэлж байна. Монгол улсын гавьяат зүтгэлтнээр хэвлэл мэдээллийн салбарын ахмад ажилтан үнэн сони гэрэл зурагчин Носон борын бүх тамбинаар шагнагдсан юм а.